Зохиолч Тринитигийн хоол, найз, аимшигын дуужуудын дараагийн бүтээл Барменыг M-Book аппликейшн болон вебээр бүтэн хувилбараар хүлээн авч сонсоорой. 12 дугаар хэсэг. Намайг явж очиход нэг цагдаагийн ажилтан намайг өрөөндөө дуудаж орууллаа. Тэр эхлээд навчаад юу тохиолдсон, түүний хаана байгаа тухай юу ч хэлсэнгүй. Харин өнгөрсөн шөнө юу болсон тухай надаас асуув. Би ч цагдаагийн ажилтанд болсон бүх үйл явдлыг ганцаас бусдыг нь үннээр нь л хэллээ. Бааранда ганцаараа хонохоос эвгүүцээд байсан болохоор ойролцоох буудалд өрөө авч хонсон. Тэгтэл шөнө дунд навчаа залгаад бааранд ирчихсэн байна. Хаалга нээлттэй байна. Та хаана байгаа юм бэ гэж асуусан. Би навчаа санаа зовоод яаран эрдэл дээр байгаагүй. Учир нь залгаж үзээд ч холбогдож чадаагүйгээд үннээ хэлв. Гагцхүү баарны декэн дээр байсан шилэн аяхтай шүдний тухай л юу ч дурссангүй. Хогийн савнд хаяж орхисон тэдгэр шүднүүдийн тухай цагдаад хэлвэл учир замбраа нь олдохгүй гайтай урт удаан яриа үүсэх болно гэдгээс болгоомжилсан хэрэг. Цагдаагийн ажилтан навчаагийн тухай хэлсэн миний бүх яриаг тэмдэглэж аваад над руу хором хэртэй ширтэн харснаа та хэд хоногийн өмнө бааранд маань хүн өгчгэж гээд дуудлага өгсөн байна гэж хэллээ. Тийм явдал болсон. Буруу дуудлага хийж та бүхэн төвөг удсандаа одоо хүртэл харамсаж байна. Тухайн үед ширээн дээр тэгнэд унтчихсан байсан хүнийг өгчихсэн байх гэж айсан юм. Үндэ бол манай бааранд сүүлийн үед жаахан учир битүүлэг явдлууд гараад байна л та. Шөнө унтж хахад гинтхэн хөгжим дуугарч зарим эдэмсийн байрлал солигдоод би их сэтгэл тавгүй байгаа. Тэгээд л өнгөрсөн шөнө ганцаараа хоногоос жирэхэд ойролцох буудалд өрөө авсан юм. Тийм байдаг байж. Гэхдээ таны наад яриад байгаа учир битүүлэг явдал гэдгийг чинь сайн ойлгохгүй байна. Яг юу гэсэн үг юм? Тийм ээ, би өөрийгөө ямар сонсогдож байгааг сайн мэдчихээн л та. Үндэ бол би өөрөө элдв хий үзэгдэл чөтгөр шулан гихчэд бол огт идэгдгүй төрлийн хүн байгаа юм. Гэвч эргэн тойронд минь дээрх шиг тайлбарлахад бэрхтээ хачин жигтэй явдлууд гараад байгаа болохоор шуудхан үгүйсгэж үнэндээ чадахгүй байна л та. Үгүй ямар сайнд аргаа бараад иймэрхүү зүйлийн учрыг олдог гэх эрдэм чадaltaй хүн олж залж авчирыг гэж бодож эхлэв даа. Гэхдээ байцаагч. Би зөөгч охинтой санаа зовоод байна л та. Навчаагийн талаар сураг ажиг гарсан уу? Гэртээ харсан биз дээ. Навчаа олдсон. Гэхдээ түүнд их л базаахгүй явдал тохиолдсон байна. Цагдаа ийн хэлчгээд намайг их л хянамгай гэгчин ширтэн ажиглав. Би ч навчаад юу тохиолдсон бол гэж төсөөлөхөөс айн хэрд хийж яг юу болов вэ? Хэмээн тэсгэл алдан асуулаа. Цагдаа миний асуултанд хариулах эсхэн шийдэж ядаад байгаа бол та над руу хэдэн хором ширтэв. Тэгснэн ингэхэд навчаад бас танд ч тэр өс сансан дайсгинсан хүн байгаа юу? Хэмээн асуув. Миний санаанд хамгийн түрүүнд засмаа орж ирсэн ч мэдээж тэр тухайхан цагдаад хэлсэнгүй. Зүгээр л мөрөн хавчаад өнгөрөв. Цагдаа хурууныхан өндгөр ширээнийхэн тавцанг товшиж байснаа эцэстийн нэг хоолойгоо засаад ярьж эхлэв. Бид өнгөрсөн шөнө навчааг машины замын голд чармай нүцгэн өвдгөн дэвэрсэн байдалтай чичрээ сууж байхад нь очиж авсан. Хурдтай явж байсан хэдэн машин дайржих шахан өнгөрсөн. Цочиж бухимдсан хэдэн жолооч машин зам дээр чармай нүцгэн галзуу хүүхэн сууж байна гэх дуудлага өгөөд бид очиж арга хэмжээ авсан тэр. Бурхан минь, түүнд юу тохиолдов вэ? Бид жохом тэрийг олж мэдэх гэж л ажиллаж байна. Өнгөрсөн шөнө навчааг олж авсан манайхан тэр бүсгүйг яаж нэг ухаан алдчихалгүй тэсж байсныг гайхаж байна лээ. Учир нь хөөрхий бүсгүн амийг нь ойдчихсан байсан. Бурхан минь, худлаа байлгүй дээ. Тийм байсан ч болоосой залуу минь. Хөөрхий бүсгүй одоо үнэхээр л хүнд байдалтай эмнэлэгт хэвдэж байгаа. Амийг нь удсаар хэрээд ойдчихсан. Чармай нүцгэн, үгүй яг ч чармай нүцгэн биш ээ. Хүзүүндээ нэг зүйлттэй. Хүзүүнд нь байсан тэр совдон зүйлтийг бүсгүй өөрөө зүүсэн үү эсвэл өөр хэнийг нь зүүж өгсөн үү бүү мэд. Бидний үзэж байгаагаар өөр хүн хүзүүнд нь зүүсэн байх магадлал өндөр. Учир нь тэр зүйлтийг навчаагийн хүзүүнд бүр живжиртэл нь татаа зангидчихсан байсан. Боож алахыг үссэн юм биш байгаа гэж бодмоор. Сонссон зүйлээсээ болоод өөрийн ирэхгүй нүд минь харанхуйлах шиг боллоо.
цасмаагийн хүзүүнээс нь салгадаггүй байсан мөнөөх совдон зүйлд төсөөлөгдөхөд хаашаач хамаагүй гараад гүйчихмэр л оргив. Толгой эргэж бүр бөөлжс цутгах шиг. Тэгэд өөрийн ирэхгүй л хоёр нүдэнд минь нулимс цээлэгнээд ирлээ. Миний байр байдлыг ажиглан над руу ядарч алжаасан нүдээр ширтэн байсан цагдаа эцэст нэг санаа алдсан. Танд энэ талаар мэдж байгаа энэ зүйлийг хэн байсан байж болох талаар сэжиглэж байгаа ямар нэгэн таамаг төсөөлөл байна уу гэж асуулаа. Би түүний асуултанд зүгээр л толгоог нь сэгсэн хариулав. Мэдээч ямар толгойд минь эргэлдэж байгаа цасмаатай холбоотой гажиг төсөөллүүдийн хэлэлтийн биш. Эцэст нь цагдаагийн ажилтан за та одоо ингэж явж болно. Ямар ч тач би танаас ихний байдлаар мэдүүлэг авчихлаа. Нэмж тодруулах зүйл гарч магадгүй. Тэгвэл дахин дуудах болно. Та ирэх үүрэгтэй шүү. Бас танаа бааранд очиж үздэг шалгалтыг нөхцөлж үүсэх байх. Тэгэлгүй яах вэ? Миний чадах зүйлээ бол дуртай туслах болно. Та бүхэнд баярлалаа. Би ингэж хэлчихэд өөдрөө очлоо. Тэгээд байцаагчийн өрөөнөөс гарахаас өмнө нэг эргэж хараад би одоо ингэж шуудхан навчаагийн байга эмнэлэг рүү очиод бараа төрхийг нь харж болох болов уу гэж асуулаа. Тэр таны ил мэдэх хэрэг. Ар гэрийнхэн хүмүүс эмнэлэг дээр сахиж байгаа. Тэр хүмүүсээс бас эмчээсэн зөвшөөрөл аваад орж болох байлгүй дээ. Баярлалаа байцаагч. Энэ хэрэгтэй холбоотой миний зүгээс хийж чадах юм байвал юу ч байсан хизээч байсан хамаагүй хэлээрэй. Би туслахад бэлэн шүү. Цагдаагийн ажилтан миний хэлсэн сүүлийн энэ үгэнд ердөө л толгой дохин хариулаад өөр үг хэлсэнгүй. Би цагдаагийн газраас гараад шууд л навчаагийн байгаагийн эмнэлэг дээр яваад очлоо. Навчаагийн хэвтэж байгаа өрөөний гадна эгчин гих 40 орчим насны эмэгтэй сахин суух бөгөөд би түүнд өөрийгөө товчхон танилцуулаад дараа нь эмчтэй норж уулзав. Навчаад мэдээ алдуулагчийн унтуулж угаад амных нь оёосыг авсан гэнэ. Бас хүзүүнд нь шигдэд орчихсон байсан хүзүүлтийг ч гэсэн салгаж авсан гэх бөгөөд үүнээс болоод хөөхий залуу бүсгүн хүзүүнд үзэмжгүй сорив тогтож үлдэнэ гэнэ. Би эмчийн өрөөнөөс гарч ирээд навчаагийн өрөөний үүдэнд сууж буй эгчийнх нь хажуудаж суулаа. Тэгээд түүнээс навчаагийн хүзүүнээс салгаж авсан зүйлтийг харж болох уу гэж асуудал эгчнэ. Цагдаагийн ажилтан хурааж авсан. Гэхдээ утсаараа зургийг нь авсан болохоор та хүсвэл үзэж болно гэж хариулав. Бэж тгийгээд навчаагийн эгчийн гар утасны дэлгэц рүү анхаарлан хандууллаа. Тэгээд утсан дээрх зүйлтний зургийг хараад шуудхан л танилаа. Нэгэн цагт засмад бэлэглэж байсан мөнөх эрдний цэнхэр шигтгэхтэй сувдан зүйлд. Цаг хугацаа зогсчих шиг. Цасмаа энэ зүйлдээ хүзүүнээс нь салгах дургүй байсан гэсэн бодол аян тал төрөв. Цасмаа хаанаас ч юм гарч ирээд энэ зүйлтэрэн навчаагийн хүзүүг орон боомлж байгаа дүр зураг төсөөлөгдсөн ч мэдээж би энэ тухайга амнаасан үг унахсангүй. Навчаагийн хувьд одоо сэрээ хөрөнд ухаангүй хэвдэж байгаа. Тийм болохоор эргэлт оруулах боломжгүй байгаач. Ингээд би навчаагийн эгчэд харамсаж угаагаан хэлж эмчт нь талархлан илэрхийлээд эмнэлгээс гарав. Гадаа намрын хүйтэн салхи улин зохиолч Тринитигийн хоол найз аимшигын туужуудын дараагийн бүтээл Барменыг M-Book аппликейшн болон вебээр бүтэн хувилбараар хүлээн авч сонсоорой.